Хей, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэтгэж сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажил мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгойгоо ажилуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. За өглөөний минь манай энэ удаагийн подкастын дугаар маань өглөө нэлээд эрт яг одоо бид нар энэ яриг бичгээ сууж байна. За тэгэхээр уул нь бол манай подкастын уламжлалт болсон эхний асуулт бол өглөөний цагаа уусан уу, юу уусан бэ гэдэг. Тэгэхээр одоо хоёулаа өнөөдөр нэлээд эрт бичиж байгаа учраас өглөөний цагаа ууж амжсан уу гэж асуумаар байна. За өнөөдөр бол өглөөний цагаа ууж амжсан. За юу идсэн бэхээр гэрээ ажуудлын GSS нэг оромог аваад идсэн байгаа. Ааха. Ер нь ингээд илүү тухтаач гэдэг юм уу? Магадгүй ингээд амралтын өдрийн өглөөний цай ч юм уу тий. Тийм одоо тэр амралтын өдрийн өглөөний цай ямар байдаг вэ? Амралтын өдрөөр бол бас хүн чинь нөгөө амраад унтаад очиос ер нь 9-10 гээл босдог. Тэгээд илүү нөгөө бас ажлын өдрөөр бол өглөөний цайнд бол нэг боов шоу ч юм уу нэг жижиг сажиг жимс ч юм уу тэгэл ингээл болгочдаг. Тэгэхээр амралтын өдрөөр бол илүү нөгөө арай нэг юм бэлтгэсэн хоол идэхийг зорддог. Тэг яг миний хувьд бол яг амралтын өдрийн аль нэг өдөр нь бол нэг өөрөө ихнэр хөвгттэй нэг хоол хийж өгөөд цаг одоо ширээгээ төрөөд хоол идэхийг зорддог. Тэгээд голдуу дийлэх хийж чаддаг хоол гэх юм бол нөгөө English breakfast гэдэг шүү дээ. Бэлэн шош аваад өндөг сасисаг шараал ингээл идээд явдаг хөдөө тий. Гоё юм байна тий. Бас амралтын өдрийг харахгүй бас тэгж нөгөө өглөө угаасаа ажилдаа эрт явдаг учраас гэр бүлдээ зарцуулах нь бас зүйтэй байх тий. Тий яг л ер нь нэг тийм амралтын өдрөөр л ер нь гэрийнхэнтэйгээ ингээ хооллоод бас илүү цагийг өнгөрүүлэх боломж олдог гэх үү дээ. За тэгэхээр юуны түрүүнд манай подкастын урилгыг хүлээж аваад цаг зав гарган зочноор оролцох болсон мөрөндөө баярлалаа. Тэгээ манай подкастын өнөөдрийн зочин бол бараг хүн болгон энэ компани бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрэгжилж үзсэн бах. Магадгүй зарим хүнийх нь хувьд болохоор илүү одоо үнэнч найз шиг нь болсон байдаг. Тийм одоо компани санхүүгийн захирал оролцож байна. За тэгэхээр ямар компани вэ гэхээр UBCAP Holding компани санхүү хариуцсан захирал Дэлгэр Мөрөн. За би бол Мөрөн гээд дудаа сурчсан учраас шууд Мөрөнгээ ярьжээ. Дэлгэр Мөрөн оролцож байна. За Мөрөнгийн хувьд бол аудитын фирмд 4 жил, эрчим хүчний салбарт 3 жил, за тэгээд санхүүгийн байгууллагт 1 жил. За одоо ингээд UBCAP буюу мэдээлэл технологийн салбарт 2 жил ажиллаж байгаа. Нийтдээ бол ингээд 10 жил яг өөрийн санхүүгийн мэргэжлэрээ ажиллаж байгаа ийм ажлын туршлагатай хүн маань өнөөдрийн манай подкастын зочноор оролцож байна. За тэгэхээр UBCAP Holding гэхээр нөгөө одоо би бол одоо ингэж тодорхойлоод байна л да. Одоо нөгөө мэдээлэл харилцаа холбооны салбарын чинь бол бид нөгөө холыг ортуулж хоёрыг хүчрүүлдэг ч гэдэг юм уу тэгж ярьдаг бол яг одоо орчин цагийн нөхцөлд бол UBCAP-ийн хувьд бол харахаар одоо үгдийн бидний амьдралын одоо цагийг хэмнэж амьдралыг хөнгөвчлж байгаа. За тэгээ нөгөө талаас нь харах юм бол одоо үгдийн автомашинтай одоо хүн болгон өөрөө ажлынхаа гэдэг юм уу хажуугаар нэмэлт орлого олох боломж нээж өгсөн ийм нэг ийм өгөөчтэй гэх юм уу ийм бизнесийн одоо санхүүгийн захиралтай бид одоо өнөөдрийн подкастаараа танилцсанаа гэж бодож байна. Яг одоо болохоор хоёул жилийн санхүүгийн талангаа гаргачихсан, тушаацсан, нэлээд жоох ингээ амс хийж байгаа гэх юм уу ийм үе байх гэж бодож байна. Тэгэхээр илүү гоё ингээд чийл ярилцаж манай сонсогчдод одоо санхүү өгөхтэй бэлэн байна уу? За бэлэн байна. За тэгэхээр CFO-гийн ажлыг болохоор одоо бол яг энэ компанийн хувьд бол 2 дахь жилдээ хийж байгаа боловч өмнөх ажлын туршлага дээр бол бас 3 жил хийчихсэн. Ингээд нэг нийтдээ бол ингээд 5 дахь жилдээ ер нь бол яг энэ CFO-гийн ажлыг хийж байгаа яг энэ хүний хувьд яг ажлын онцлог нь илүү нөгөө бусад санхүүгийн ажлуудаас онцлог нь юу гэдгийг үндсэндээ бол илүү ингээд юун дээр илүү сайн төвлөрдөг вэ? За бусад санхүүгийн ажлууд гэхээр ер нь яг нэгтлэн бодогч илүү одоо жишээ болов тий. За нэгтлэн бодогчийн хувьд бол яг илүү тайлан баланс гаргах тухайн компани яг нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн одоо хөтөлбөрт нь бол үнэн зөв явж байгаа тал дээр бол илүү хяналттай явдаг байгаа. За ер нь яг нөгөө санхүү болвол CFO тал бол илүү ирээдүйг харах ч юм уу тий. Одоо ирээдүйд дүн шинжилгээ хийгээд явдаг бол нэгтлэн бодогч бол яг өнгөрснийг үнэн зөвөөр нь менежменттэй толилуулаад тайлагнах одоо үүрэгтэй байгаа л да. За тэгэхээр нөгөө яг CFO байлаа гэд
яг бас нэгтлэн бодогч нараа яг чиглүүлээд удирдах явах учраас аль алийн одоо яг нэг санхүүгийн шинжилгээ, прогноз хийх чадвар болон нэгэн тал одоо тоо мэдээлэл дээр шинжилгээ хийж байгаа учраас нэгтлэн бодох бүртгэл маань бол үнэн зөв одоо ямар зэрэг юм дээр тулгуурлаж гарч ирж байгаа, бэлтгэж байгаа бас ойлгож явах хэрэгтэй байх л та. Тэгэхээр ер нь бол зөвхөн одоо санхүүгийн шинжээч биш, нэгтлэн бодогч биш, хоёуланг нэг хослуулж ажиллах нь одоо бас нэг онцлог юм уу даа л гэж харж байна. Тэгэхээр нэг өнгөрсөн үеийн мэдээлэлээс гадна forward looking болж байгаа ирээдүйн мэдээлэл рүү илүү төвлөрдөг л гэдэг санаа гарч ирж байна гэсэн үг шүү дээ, тийм. Ер нь өнгөрсөн мэдээлэлээ ашиглаад ирээдүйг одоо илүү таамаглахыг хичээдэг гэх юм уу. Саяны танилцуулгаас бас ингээд анзаарч байхад ажлын туршлага нь албан тушаал бол одоо салбарын хувьд нэлээд ийм ариун байна л та чиний хувьд болохоор. Тэгэхээр албан тушаалаа өөрчлөх нөгөө талаасаа ингээд салбараа ингээд өөрчилж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ шилжилтүүдийг хийхэд яг чиний хувьд хамгийн их нөгөө сорилт болж исэн гэдэг юм уу те? Тийм зүйл нь юу байсан бэ? Би яг бакалавра бол ерөөхдөө нэгтлэн бодох бүртгэлээр төгсөөд тэгээд аудитын компанид бол 4 жил за нэгтлэн бодогчоор бас нэг хагас жил ажиллаж ирсэн. Тэгээд ерөөхдөө яг миний хөөхөн чанар гэвэл ер нь нэг зүйлээс бас нэлээд ойдонтой шин чанартай гэх юм уу та. Тэгээ яг нөгөө нэгтлэн бодох бүртгэл аудит чиглэлээр нэг 4-5 жил ажиллангууд тухайн зүйлээс ер нь ингээл ойдож эхэлж байгаа юм л да. Илүү нөгөө өөр юм хиймээр санагтаад. Тэгээд тухайн үед бол яг шийдвэр гаргаад за би ер нь нэгтлэн бодогчоор бол ирээдүйд ажиллахгүй маань илүү санхүүгийн шинжилгээ талдаа ажиллах нь илүү сонирхолтой байна гэж шийдээд тухайн үед магистра бол санхүү чиглэлээр одоо хийгээд ингээд сураад за хажуугаар нь бол хичээлх хажуугаар бол CFA шалгалтанд бэлдээд ингээд өгөө явж ирсэн. За тэнд бол яг нөгөө 4-5 жил ажилласан гэхээр нэг 27-8 байсан юм уу та. Тэгээд тухайд бол бас ингээд хэдий одоо нөгөө нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн салбар чинь ингээд ойролцоо салбарууд тэрнээ яг одоо санхүүгийн хувьд бол бас л ингээд бүх зүйлийг ингээд эхнээс нь ингээд сураал ингээд явж ирсэн. Тухайд бол бас өөрхөн чаленж болоод ер нь зөв шийдвэр гаргав яав уу эсвэл нэгтлэн бодох бүртгэл аудитороо тууштай авдаг үед живчгээд бас эргэлзээд явж ирсэн л та. Бас нийт тэгээ яг зорилготой өрөөд ингээд бас яг 5 жил ингээд ажиллаад CFO чиглэлээр ажиллаад явж байна. Нэг одоо яг нэг тус болсон зүйл маань гэвэл нэгтлэн бодох бүртгэлийн суур ойлголтуудаа ингээд мэдж байгаа учраас нөгөө тэр яг түүнээс гарч ирж байгаа одоо энэ бүх тоотой хөрөнгө төлбөр одоо орлогын бүртгэл бүгдээрээ яг анхан шатнаас эхлээд ямар баримтаар дамжаад яаж бүртгэгдээд ингээд явж байгааг бүгддэг болсон учраас тэр мэн бас яг нөгөө CFO-гийн ажил үүрэг гүйцэтгэхэд бол маш том үүрэг тус гүйцэтгэж тус болж исэн. Энэ шилжилттэй ихтэй бас буцаад нэг эргээд буцаад аудитороо явахгүй гэдэг юм бодож ирсэн гэдэг эргэлзээнүүд байна шүү дээ. Тэгэхээр тэр яг нөгөө юм чаленж бодоод жишээлбэл яаж ингэж давж гарсан юм. За яг ер нь тэгэл яг нэг эхний нэг хагас жил бол нэлээд юм эргэлзээл ер нь зөв шийдвэр гаргав яав гэж бодчихсон. Тэгээд яг илүү ихийг нөгөө сурах явцдаа мэдэж ойлгоод за ийм байд юм байна гэж илүү сонирхолтой болж эхлэнгүүд нөгөө өдөмт хам чинь нөгөө тухайн зүйлдээ бас нэг жоохон сонирхол татагдаад тэгээд яг одоо нөгөө тэр харамсах сэтгэл мэтгэл бол тэгээд байхгүй. Арилаа болсон шүү дээ. Зөв. Гэтэ ингээд нөгөө сорилтоо ингээд чи ингээд илүү гоё ингээд тодорхойлоод гэх юм уу те деталь одоо жишээлбэл тэгж ярих боломжтой юм. Сонирхол гэдэг нь сорилт одоо тэр үед ингээд шантрах гаж байгаа юм уу эсвэл ингээд сорилт гэхээр яг ямар сорилт гэсэн сэтгэл зүйн үед илүү байгаад нь эсвэл одоо нөгөө нэг бүртгэлээс юм санхүү рүү шилжихэр ингээд мэдхгүй одоо арга техникүүд илүү байсан юм уу гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг юу нь яг чиний хувьд амар тийм чаленж байгаадсэн гэдэг юм байгаад байна л та. Тухайн үед нөгөө хичээл хажуугаар бас нөгөө CFA level 1-2-ыг бэлдээд өгчээсэн. Тэнгүүд дан ганц нөгөө яг магистр сурсан бол бас тодорхой хэмжээ нөгөө цаг завтай тий ингээд илүү амар байх байсан баг л та. Тэнгүүд хажуугаар нөгөө CFA-д бэлдээд тэглэнгүүд ерөөсөө тэр 2 жилийн хугацаа бол ингээд харавсан сум шиг өнгөрөөл өдөр нь хичээлдээ суучаал оройн нэрэл би даалгавар юмудаа игээл тэнгүүтээ шөнө ч юм уу эсвэл үрээр босоод CFA-д бэлдээд яваад тодорхой хэмжээнд нэлээ нөгөө exhausted болоод ч юм айгүй ядраад ингээд одоо аль нэгийг л баг ингээд хийвэл хийдэг гэжтэй хоёрын хооронд ингээ хоёр өнөөс өцөлтөд гээд бодогчжэлсэн л та. Тэгээ яг нөгөө талаараа тийм байсан ч гэсэн нөгөө талаараа нөгөө яг магистрт сурж байгаа бас санхүүгийн хичээл үзэж яхад бол тэр хичээл маань бас нөгөө CFA-гийн шалгалтын агуулгатай бас нэлээд төстэй байсан учраас бас аль аль нь бас нөгөө илүү хоёулын ингээ зохицуулаад явах боломж бол бас
байсан. Тэгээ яг нөгөө шалгалтынхаа ард гарсны дараа бол аюу гоё нэг тийм юмны ард гарсан юм шиг капитан мэдрэмж. Хоёулангийн тэгэхээр тухайн үедээ бэлдээд пайсалсан гэсэн үг юм шүү дээ. Тийм, тухайн үедээ бол хоёулангийн бэлдээд пайсалсан байна. Одоо тэгээ 3 эзэг өгч. 3-аа бол яг би өгье гэж бүр аль 19 онд өгье гэж бодож байсан. Тэгээ яг бол тэр хүүхэдтэй болоод тэгээд яг ажил амьдрал бол яг л сейфэд бэлтгэхэд бол зав гаргаж чадахгүй байгаа хөө. Тэгтээ яг нэг зорилго бол нэг дараагийн 5 жилийн аль нэг жилд нь өгье л гэсэн бодолтой байна. Яа харахгүй их цаг хугацаа зарцуулдаг болохоор тий CV шалгалтын дээр тий өмнө нь би ч бас нөгөө SSC-д бэлжсэн яг CV-д бэлдэнгүүд ингээ нөгөө миний одоо өгж байсан одоо сурч байсан хичээл ч юм уу өгж байсан шалгалтуудтай харьцуулахад ер нь хамгийн хүнд шалгалт нь л байсан да юм бол. SSC зэрэгтэй л үү? SSC шалгалтуудыг өгж байсан юм уу эсвэл 2017 онд SSC-ийн мембер болж ирсэн. Тэгээд тухайн үед бол яг бас харьцангуй гайгүй ингээд санагдчихжээ. Тэгсэн яг CFA ингээд өгөөл ихсэн чинь бүр ингээд үнэхээр нөгөө юу вэ? Хүчин чармаалт гаргадаг юм байл л те. Юу лээ сонирхоод асуухад level 1 2-оо хит удааг орлохоор өгч байсан. Анхны орлогуудаараа бүгдийг хоёуландаа тэнцсэн үгүй юу? Тийм дээ анхны орлогоороо 18 онод төгсөлөө тий. Тэгэхээр нөгөө нэг левел дээр ч юм уу хэр удаан бэлтжижсэн юм? За ер нь нэг 6 сар орчим бэлтжижсэн хөө тий. Тэгээд CFA шалгалтын маань 20% ч яг хичээл шалгалт болгон дээр илүү нөгөө нэгтлэн бодох бүртгэлийн хичээлүүд орж ирдэг учраас өмнө нөгөө аудитор ажиллаад үтцсэн SEO-д үтцсэн учраас яг тэр хэсгээр бол юусан санаа зовлтгүй их амар байсан л да. Илүү нөгөө санхүүгийн хэсгүүд Германы оноо гэдэг шиг тий. Тий, Германы оноо юм уу. Тэгэхээр бас CFA-гийн хувьд бас нэлээд эрт карьераа эхлүүлээд хэсэгхэн ингээд зогссон амьдралын мөчлөг гэдэг юм уу те тэр нь одоо юу гэдэг бас одоохондоо тохиромжтой биш учраас жаахан хойшлуулчихсан байгаа юм шиг. Тэгтээ ямарсан миний хувьд бол заавал 3 өгөөд CFA чартер холдер болоорой гэж хүсмээр байна шүү. За баярлалаа тэгээ. За тэгэхээр ингээд сая бодхоор чиний хувьд нөгөө CFO-гийн ажлыг бас нэлээд залуудаа гэх юм уу те одооноос бас ингээд 5 жилийн өмнөөс эхлээд CFO хийж эхэлсэн байгаа учраас одоо илүү ингээд C төвшний ажил тухайн үед те одоо хамгийн анх одоо гэх юм уу томилогдож явах үед нь одоо чи яг ингээд залуу байна гэдэг ийм шалтгаанаас болоод одоо чи зөвхөн залуу байна гэдэг шалтгаанаас болоод ямар нэг асуудлуудад юу тулгарч ирсэн үү? CFO болсноос хойш бол харьцангуй гайгүй гэж хэлж болно. Би ч яг бас нэг тийм залуу бас харагддаг биш л дээ. Тэгэхээр ер нь яг нөгөө тухайн одоо мэрэгчлээ илүү сайн эзэмшээд ингээд өөрийгөө тухайн одоо ажиллаж байгаа хамт олон хүмүүстэй ингээд ойлголцоод явхад бол яг харьцангуй нөгөө насны зөрүүгээр чи залуу учраас одоо чи нэг мэдхгүй чи буруу ярьж чинь ч гэдэм үү те тэр тохиолдлууд бол яг харьцангуй гайгүй байсан. Тухайн үед ажиллаж исэн одоо компани маань ч гэсэн бас нийтэд залуу бүрэлдэхүүнтэй компани байсан учраас илүү нөгөө би нэг ойлгож авахд бол харилцаад илүү төвгүй байсан л та. Өөрийнх нь хувьд бол харьцангуй бас залуу харагддаггүй давуу тал болсон юм шүү дээ. За тий бас нөгөө өндөр томтой учраас бас ер нь даваа тал болсон шүү дээ. Зүг. За одоо тэгэхээр ингээд бас ингээд яг түрүүний нөгөө өмнөх асуултан дээрээ суулгаад юу гэдэг ингээд карьерийн үед ингээд нэлээд ингээд шилжилт хийгээ яваадсан байгаа байхгүй юу? Карьерийн замлыг харахад. Тэгэхээр ер нь ингээд карьерийн шилжилт хийхдээ за ийм зүйлсүүдийг л үнэлж харж байгаарэ эсвэл миний хувьд ер нь бол ийм зүйлсүүдийг үнэлж би харж иж карьерийн үед шилжилт хийдгээ гэвэл чи юу хэлэх вэ? Тэгээ өмнөх ер нь ажиллаас олсон шалтгаан бол ер нь тухайн ажилласаа нэгдүгээрт уудсан гэх юм уу да яг нөгөө хүн чинь нэг тийм уудантаа гэдэг. Ер нь яг нөгөө уудна гэдэг маань нөгөө талаараа нөгөө илүү шинэ зүйл сурч чадхаа болсон тий одоо нөгөө жил болгоо ингээ хийдэг ажиллаа хийгээд ингээ явахаар илүү цаашаа нөгөө хөгжихгүй байгаа юм шиг санагдаад тэгээ шийдвэр гаргасан л та. Тэгээ яг миний хувьд бол ер нь ажлаа солих ер нь хоёр гол шалтгаан байдаг одоо гэж харж байгаа. За нэг нь бол тухайн ажилд ажиллаж байгаа нөхцөлд бол нэг бол одоо тухайн ажлаас маш их зүйлийг ингээд сурч авч цаашаа ингээд өөрөө ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэж харж байгаа. За үгүй бол нөгөө тал бол тэгэхээр одоо санхүүгийн одоо хэрэгцээгээ бүх анх хойцтой цалинхуул сангамжтай ингээд ажиллах хэрэгтэй гэсэн байр суурь ялгарч байгаа л та. Яг энэ хоёулаа байвал илүү одоо сайн. Гэхдээ ядаж нэг нь бол байх хэрэгтэй л гэж хардыг. Зүг. Бас л нөгөө чухал поинтууд биш үү те? Яг харахгүй нөгөө суур гэх юм уу те?
Тийм ер нь ямар ч ажил дээр бол энэ хоёр бас байх бодлоо гэж бодож чинь зөвхөн санаагаа ажиллаж би бас санал нийлж байна. За тэгэхээр одоо ингээд яхаар компани болгоно нөгөө нэг соёлын хувьд нэлээд ялгаатай байдаг шүү дээ. Тэр олон энэ компаниудад ажилласан гэдэг нь олон соёлыг чи ингээд дайраад өнгөрсөн тий мэдэрсэн гэсэн үг байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм соёлын ялгаанаас одоо яг юу сурч мэдэрч исэн бэ? За соёлын ялгаанаас хамгийн одоо сурсан зүйл гэвэл ер нь тухайн компани дотор яаж ажиллах вэ? Тухайн одоо компанид ч одоо маш олон төрлийн зан характертай хүмүүс байгаа тий. Ажиллаж байгаа. Тэгэхээр хүн болгонтой ер нь яаж тохируулж харьцуул одоо энэ ажлыг явуулахад одоо илүү төхөмтэй юм бэ гэдэг тал дээр бол нэлээд суралцсан юм болоо гэж харж байгаа юм. Тэгээ яг харьцангуй нөгөө миний ажиллаж исэн компаниуд бол илүү нээлттэй, илүү нөгөө санал бодлоо солилцоход бол чөлөөтэй компаниуд байсан. Мань бас илүү нөгөө ажиллагаа явуулахад илүү төхөм байдаг байсан гэж бодож байна. Тэгэхээр харьцангуй нөгөө удирдлагч гэдэг юм уу соёлын хувьд амар нөгөө хэцүү компанитай бол хараахан таараг байх гэдэг шүү дээ. Тий, яг тэр хэцүү компанитай таараагүй бас тодорхой хэмжээнд нөгөө салбартаас ёс зүй менежментээр тавигдсан компаниуд ажиллаж исэн бас нэг азтай ч гэх юм уу. Тийм байх тий. За одоо тэгээд ингэхээр одоо нэг хүмүүс ингээд өөрсдөө жишээлбэл corporate компанид ингээд ерөнхийдөө corporate соёлоор явж байгаад за би ерөөсөө л ингээд entrepreneur болох юм байна, бизнес хийх хэрэгтэй хүн юм байна гэдэг юм ингээд өөрийгөө нөгөө ажлын туршлага дээр үндэслээд ерөөхдөө нэрийг нэлээ өөрийгөө олж нээдэг штэ, өөрийгөө таньдаг гэх юм уу тий. Чиний хувьд болохоор одоо өөрийгөө юу гэж харж байна? За өмнө нь бол яг илүү нөгөө corporate компаниудад ажиллаж байсан. Тэгээ тэр ч утгаараа илүү нөгөө хөвгний хувьд ингээд тодорхой хэмжээний гүйцэтгэл гарахтаа илүү анхаарал тавьчихсан. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол харьцангуй нөгөө стартап компанид орж ажилласан. За стартап компанид орж ажиллахаар нөгөө илүү бизнес майндсетэд бас давхар суралцаж эхэлсэн л дээ. Тэгээд ингээ хараад хахад бол яг айхтар нөгөө карьерээ өгөөл ингээл тухайн мэргэжлэрээ бүр ингээл тултал нь явна гэхээс илүү тодорхой насан дээр өрхөр ч юм уу тодорхой нэг point дээр өрхөөр илүү нөгөө хувийн бизнесээ хийх одоо өсөл сонирхол нэмэгдсэн гэх юм уу тий. Одоо энэ ажиллаж байгаа компанид маань жишээлбэл одоо бас нэг 5 насаар ах залуучууд бол ингээ аль хэдийн өөрсдийн бизнесээ ингээ босгоод ирсэн. За тэрний хадлал бол 10 хэдэн жил ингээ тасралтгүй ажиллаж иж өнөөдрийн хэмжээнд ингээ авчирсан байгаа юм л да. Тэгэхээр тодорхой хэмжээний одоо нөгөө хүмүүстэй өдөр болгон цуг ажиллахаар инспирэшн авч ийн тий. Тэгэхээр ер нь илүү нөгөө бизнесээ босгож ингээ нэг тодорхой зүйлийн ард ингээ өөрөө ингээ тэгээс нэхлээд зүйлийг бүтээгээд ингээ явах нь бол илүү сонирхолтой бас илүү зөв юм болов уу гэж харж байгаа юм. За тэгвэл манай мөрөн ирээдүйд бол өөрийн бизнесээ ямарчсан хийнэ гэдэг ихний одоо майндсет бол суучсан л явж байгаа юм байна тийм үү? Тийм, ер нь суучсан. За одоо ер нь ажлын нэг өдөр нь яаж өнгөрч байна? Одоо өглөө ингээл босоол тий ажлаа дуусах хүртэл ер нь юу хийдэг вэ? За өглөө босоод ерөөхдөө манай хүү ер нь бол өглөөний цайгаа бол шууд босоол нэгтэй. Ээжиг нь жоохон жоохоор нь ер нь тэр өглөөний цайгаа жижиг сажиг юм идэл идчих хэвээр нөгөө витамин янз бүрийн юмудаа амьдмуудаа угаал. За тэгэл хүүгээ зэрлэг рүү нээжтэй явуулаад тэгээ ажил дээр ирэн. За тэгэл ажил дээр ирэл нэг өглөөний кофе бол нэг заавал уудаг одоо цаншилтай болцсон юм уу да. За тэгээ хамгийн дөрөнд бол ажлын зүйлсээс бол имэйлээ шалгана, календараа шалгана, өнөөдөр уулзалт байна уу юу байна. Тэрний уулзалтаа бол бэлтэн, хурал цуглаантай бол тэндээ бэлтэн. За тухайн өдөр заавал хамжуулах ёстой ажлууд гэж байгаа шүү дээ. Тэрнийг бол хамгийн дөрөнд хамжуулаад дуусгахыг хичээдэг. Яралтай бус илүү нөө чухал бус ажлуудаа бол үдээс хойштоо хийхийг зорддог гэх юм уу да. Тэгэл яг ажлын өдөр ингээл ажил ихтэй байх тусмаа бол илүү хурдан өнгөрдөг. Арай ажил багтаа өдөр бол ингээ цаг явж өгдөг шүү дээ тий. Тэгэл ер нь нэг битгэл ингээл орой олцсон гэрлэг барих болцсон явдаг байдаг тоо. Ажлаа сая нөгөө ингээ календараа шалгана гэдэг имэйлээр шалгана гэдэг чинь тий. Тэнийг сонирхмоор санагдлаа л да. Ажил дээр яг ашигладаг тийм аппликейшн одоо заавал хэрэгэлдэг аппликейшн tools ч гэдэг юм уу эсвэл бол магадгүй шууд тэмдэглэлийн дэвтэр ч юм уу хэрэгэлдэг үү те яг яаж ажлынхаа юг ажлаа ер нь төлөвлөхдөө ямар tools-ууд хэрэгжилж байна? Хамгийн ер нь та санхүүчдийн түгээмэл ашигладаг хэрэгсэл гэвэл ер нь Microsoft Excel баг л та. Тэр нь Excel дээр бол яг дийлэнх ажлын бараг одоо нэг 60-70% зураг
болчихдог болов гэж харж байгаа. Сүүлийн үед бол нөгөө ChatGPT-г бас нэлээд ажилтаа ашигладаг болсон байгаа. Тэгээ яг ChatGPT-гээс илүү нөгөө юу хийхээ ингээ асуухаас илүүтэйгээр миний хувьд бол нэг за би нэг иймэрхүү ингээд хийх гэдэг юм нэг ийм санаа байна. Энийг нэг цэгцлээд гоё одоо зохион байгуулалтанд оруулаад ингээд надад тайлан репорт хүн харахад амар байдлаар ингээ харуулад өгөөч ингүүд 30 секундын дотор ингээ аюу гоё бэлдээд өгдөг байхгүй юу. Тэгээ ChatGPT ч бас ер нь монгол хэллэн ч яасан зүрхий болцсон. Тэгээ ингээд одоо хэрвээ би тэрийг ингээд өөрийнхөө санааг ингээ цаасан дээр буулгаад тэгээ хүнд ойлгомжтой болгохоор ингээд бэлтлэхэд бас ингээл нэг цаг 2 цагийн ажил орох байхгүй. Тэрийг бол 1 минут 30 секундд ингээ бэлдээд өгч байгаа бас нэлээд ажил хөнгөвчлж байгаа гэж харж байгаа юм. Яг харахгүй нөгөө сүүлийн үед бараг ойрын хүрээлэн давдаг ихэнх хүмүүс бүгд ингээд ChatGPT-г яг иймэрхүү байдлаар хэрэглээ сурчсан байгаа тийм шүү. Харин тийм байгаа. Тэгэхээр бас яг харахгүй л нөгөө өөрөө ч гэсэндээ хэрэглэхэд бас яг л тиймэрхүү байдлаар хэрэглэхэд нэлээд тийм ажил яг хөнгөвчлж илүү тэмтэй байгаа байхгүй тий. Ер нь ингээд нүгдгийн санхүүгийн ажил чинь нэлээд юм overload ер ажлын ачаал өндөр байдаг. Тэгээ дээрэс нөгөө бодох гэдэг юм уу тий шийдвэр гаргалгаа олох ч гэдэг юм уу энэ талаасаа бол нэлээд бас хүнээс оюуны нэлээд юм потенциал нөгөө талаасаа ер нь нэлээд тархиа ажиллах хэрэгтэй болдог шүү дээ. За тэгэхээр ер нь бол судалгаагаар ч гэсэндээ юу гэдэг санхүүгийн ажил бол нөгөө ажлын ачаал стресс өндөртэй гэдэг дээр бол нэлээд дээгүүр ордог. Тэгэхээр ажлынхаа ерөнхийдөө энэ стрессийг яаж хандл хийж ерөнхийдөө зохицуулдаг вэ? За ажлын стресс бол яг ажил дээр ямар ч стресстэй ажилласан айл болох гэртээрэд тэрийг одоо хувийн цагтаа бол мартахыг хичээдэг. Оройдоо бол яг гэртээ арай л тэгэл нэг л бүтгэд ингээ харах болчдөг. Тэгээ одоо монголч одоо нөгөө ялангуяа өвлийн цагт ингээл 5 6 гэхэд харах болчдөг. За тэгэхээр илүү нөгөө гэр бүл болон хүүхдтэйгээ бас цагийг өнгөрөөхийг хичээдэг. За орой очиод бол хүүхдтэйгээ ямар ч стресстэй ямар ч одоо ажилтаа байсан нэг 30 минут бол нэг хамт тоглоод ингээд ноцолдох ч юм уу ингээд хөвгчлөлтэй байдлаар өнгөрүүлэх хичээдэг. За тэгээ хөөгч явах тунтаад ингээд ясны дараа бол кино үзэх ер нь их дуртай. Тэгээ кино үзэх чинь нөгөө илүү нөгөө янз бүрийн нөгөө спортоор хичээллэхээс илүүтэйгээр нөгөө янз бүрийн техник хэрэгсэл одоо гарч орох шаардлагагүй. Тэгэл одоо ч бүр амар болсон. Уцаа гаргаж ирэл Netflix рүү ороод үзчихдэг. Тэгэхээр стрессээ бол ер нь кино үзэж бас нэлээд тайлдаг гэх үү. Нөгөө ном унших, кино үзэх тэр зүйлүүд нь болохоор тархин яг тухайн тэр нөгөө нэг үйл явдал ч гэдэг юм уу те тэрийг мэдрээд өөр юм тийм бодох сөхөө өгдөггүй юм байл шүү дээ тийм. Тий, миний хувьд яг нь бас кино үзэхдээ бас нэг тухайн кинондоо илүү гүн орж үздэг гэх юм уу те тухайн үзэж байгаа үедээ нэг эргэн тойронд юу болж байгаа нэг анзаарахгүй болчихдог ч юм уу. Тэгэхээр тухайн шал өөр юм руу фокуслаад шал өөр ертөнцид ингээ орсон юм шиг мэдрэмж төрдөг учраас бас яг одоо байгаа нэг ажлын стресс ч юм уу амьдралын асуудал ч юм уу ингээд тодорхой хэмжээгээр тэрнээс ингэж хэсэг хугацаанд ч гэсэн салж чаддаг гэх юм уу да. Тэр хэмжээгээр бас стресс тайлагддаг болов гэж харж байгаа. За киноноос өөр одоо өөрийнх нь яг дуртай илүү ингээд хобби дуртай хийдэг зүйл нь юу байна? Яг хобби гэвэл яг тууштай ингээл нөгөө айхтар хүчин чармаалт гаргаад ингээл хэрэгжүүлдэг тийм одоо сонирхолтой зүйл ч юм уу хобби гэвэл одоогоор яг байхгүй. Спортын хувьд бол биш нөгөө эрүүл мэндийн шалтгаанаар айхтар тийм хүнд хүчний спортууд хэрэгэл одоо хийж болдгоо. Тэгэхээр яг боулинг байна, за дартс тий. Тэднийг бол ер нь гэр бүл найз нөхдүүдтэйгээ бол одоо чөлөө цаг гарсан үед илүү тоглох сонирхолтой гэх юм уу да. Тийм нэг хайхтар бэртэд гинтчихээр байхгүй. Тэгээд давхар яг нөгөө бодоодсэн чи боулинг дартс хоёр чи яг нөгөө нэг цэг дээр ингэж төвлөрдөг юм те яг нэг техникээрээ яг л тэрийгээ олон дахин удаа давтчихж нөгөө сүр дүндээ хүрч байгаа. Учираас ер нь одоо нэг техникээрээ л одоо боулын шилүү шидэж сурж ижил оноогоо бутаа те. Тэгэхээр давхар тэр маань нөгөө анхаарал төвлөрүүлэх чадрыг бас сайжруулт юм болов. Одоо бидний ажил чинь бас нэг юм аа ингээл хийдэг те нэг тайлан гарлагч нэг юм аа нэг тайлангаал ингээл олон жил болгон гаргана улирал болгон гаргана төсөв байна одоо судалгаа шинжилгээ бол яг л ингээд давтагдах шинжлэхтэй учраас бас одоо илүү нөгөө төвчээртэй ингээд компьютерээр хард суухад бол бас тодорхой хэмжээнд сургадаг юм болов уу гэж бодоод байгаа л та. За одоо нөгөө нэг офс дотроо дартс гэдэг юм уу саяны дартсыг ялангуяа компаниуд нэлээ нөгөө нэг юу гэсэн дээ шүү дээ те офс дотроо байрлуулсан. Тэгээд чөлөө цагаараа хин хүссэн ерөөхдөө баг дартс шидэд тэгээ юу гэдэг зарим компаниуд бол бүр нөгөө
нэлийн хит ингээд зохион байгуулалт ч юм уу бүр дотроо юм баг тэмцээн хүртэл зохион байгуулах хэмжээнд даарч цус айгүй нөгөө тийм хэрэглэхэд эвтэйхэн тий хэлбэр хизээч тоолж болно тий. Тэгэхээр бас айгүйх тийм зүйлүүд хэрэгжүүлдэг юм лээ. Тэгээ сая бодсон ч бас нөгөө одоо нөгөө энэ стартап бизнес тий нөгөө corporate стартап руу орчихсон байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг одоо гэдэг хамт олонны нөгөө нэг юм activity хийдэг зүйлсүүд байдаг шүү дээ тий. Тэд нар нэрээ ерөө өөрчлөгдсөн үү? Стартапын энэ нөгөө culture дээр одоо яг хамт олноороо танах ер нь чөлөө цаг яаж өнгөрүүлдэг? Долноороо бол хамгийн одоо наацхан жишээг бол байгууллага ажилтнуудын шинэ төрсөн өдөр байгаа юм. Тэгээд тэр чинь нөгөө corporate culture-т бол нэг хайхтар төрсөн өдөр гэл ингээл тэмдэглээд байхгүй. За стартап компанид бол бас илүү албан тушаалын зөрүү багтаа ингээ хүн болгон биетэй илүү нээлттэй ингэж чөлөөтэй харилцдаг байгаа. Тэгээд тэр чутгаараар нэг төрсөн өдрөө бол одоо манай компанид бол сартаа нэг удаа одоо тухайн сар төрсэн хүмүүсийн төрсөн өдрийг бол нэг happy hour маягаар зохиолуулаад нэг пицца пив тий бэлэг солилцоод ингээд тэгээд тухайн өдрөө бол үргэлжлүүлэх хүмүүс нар үргэлжлүүлээд ингээд хараад байдаг л да. Тэгэхээр нөгөө яг хамгийн том ялгаа юу бол нөгөө илүү хүмүүс чөлөөтэй харилцдаг учраас тий нөгөө тухайн нэг юм жижигхэн одоо нэг компанид бол нэг зөвхөн одоо үеийн залуучуудтайгаа ингээд найзлах юм байдаг бол стартап компанид бол илүү нөгөө бөөндөө хамт олноороос одоо бусаж хамт олноороо activity бол нэлээд бас илүү их байд юм болов уу гэж харж байгаа. Чөлөөтэй гэд хэлсэн чинь шууд ийм асуулт санаанд ороод байна. Одоо хүмүүс ажилласаа гарч байгаа ихэнх шалтгаануудынх нь ер нь бас нэлээдгүй өндөр хувь нь хамт олон эсвэл удирдлага гэдэг юм уу удирдлагатай үүссэн юм харилцааны үйл ойлголцол те зөрчилдөөнөөс болоод магадгүй одоо гэдгийг нөгөө цалин хангамж гэдэг юм уу нөгөө суурь шалтгаануудаас илүү тухайн хүнийг ажилласаа гаргахад хүргэдэг тэр шийдвэр гаргалтыг хийхэд нөлөөлдөг зүйлсүүд дээр тэр нөгөө харилцааны юу амар өндөр явд юм бэл. Тэгэхээр одоо жишээлбэл сая ингээ ярихаар илүү хүмүүс нь хоорондоо чөлөөтэй тий уур амьсгалтай стартап яагаад тэгэхээр нөгөө мэдээж цомхон гэсэн үг шүү дээ хамт олонны хувьд бол corporate culture дээр бол юу гэдэг нь тодорхой хилцс нэгжээрээ ч юм уу бид нар нөгөө илүү community үүсгэж энэ төр нийлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээрээс ингээд одоо жишээл чиний хувьд анзаарчихсан зүйл байгаа юу? Ийм чөлөөтэй уур амьсгал харилцаатай байснараа ажил нь илүү бүтээмжтэй ч гэдэг юм уу те хоорондоо нөгөө ойлголцоход одоо ажлын бус цагаар хоорондоо hangout харилцаанд чөлөөтэй учраас тэр нь ажил дээр нь буцаагаад бүтээмжийн нэмдэг ч юм уу тэр нь нөгөө гол нь corporate төрлийн стартапын culture яг тийм ялгаа мэдрэгдсэн үү? Corporate төрлийн culture-т бол ер нь хүн бол тэгэл баг тухайн өөртөө ногцсон ажиллаа хийгээл тэргээл нэг 100% хийж хад болдсон шүү дээ тий. Тэр ажиллаа тухайн хүн хийчихэд бол хүн болгоо айгуур ногцсон ажиллаа хийчихэд бол тухайн нөгөө процесс механизм ингээл ажиллаж лээдэг. Стартап компанийн хувьд бол илүү нөгөө цаадгаа сэтгэж шинийг санаачлах шаардлагууд байгуулсан. За хүн хүчний хувьд ч гэсэн илүү зөвхөн хүнээр илүү их ажлыг амжуулахыг одоо хичээдэг учраас заавал энэ бол миний ажил би наадах чинь хийхгүй гэсэн байхгүй ойлгох биеиндээ ингээд туслаад ингээд тухайн ажлыг одоо ямар аргаар ирнэ хурдан бөгөөд үр дүнтэй урагшлуулах боломж байна тий. Тэр талаас нь илүү харж ажилладаг учраас илүү нөгөө ажил бас хурдан явдаг гэх юм уу да. Угаасаа нөгөө стартап компаниуд чинь байнга л нөгөө шинийг санаачлалаг шинэ зүйлс хэрэгжүүлж сэдэж явахгүй бол тэр чигтээ гацчих юм бол хэрэглэгчээ алдах ч юм уу ингээд тухайн байдлаасаа болоод ингээд санхүүгийн асуудлуудад орох ч юм уу ингээд асуудлууд байнга ингээд дагж явдаг учраас тийм шаардлага үүсдэг тий. Тэгэхээр тэр нөгөө хоорондоо чөлөөтэй харилцах маань бол илүү corporate culture-т ямар ахыг мэдэхгүй байна. Гэхдээ стартап компанид бол илүү тохирсон байт юм болов уу гэж бодож байна. За одоо тэгэхээр подкастынхаа ерөнхийдөө дараагийн хэсэг рүү орё гэж бодож байна. Тэгэхээр өөрт нь хамгийн их санхүү өгсөн зүйл юу вэ? За санхүү өгсөн зүйл гэдэг нь юу гэсэн үг лээ? Тэгэхээр санхүү өгсөн гэхээр ерөнхийдөө бол чиний одоо юу гэдгийг өнөөдрийн байдлаар тий бүтээсэн одоо юу гэдгийг туршлага тий олж авсан мэдлэг тэгээ дээрэс нь яг боддоор өөрийнх нь одоо дансанд тий ашиг орлого гэдэг юм уу цалин хангамж нь мэдээж карьерийн ингээд турш нэмэгдээ явж байгаа штэ. Тэгэхээр тэр зүйлийг бий болгоход чамд хамгийн их чухал нөлөөсөн тэр зүйлүүд юу байна? Тэгэхээр яг магадгүй юу гэдгийг хин нэгэн одоо юу гэдгийг ментор гэдэг ч юм уу тий одоо нөгөө талаас болохоор эсвэл ийм тодорхой юу гэдгийг алдаа гаргаад ч юм уу нэг бүтлгүүцэн түүх байгаа бол бүтлгүүтэл дээр үндэслээд магадгүй дараагийн алхмаа хийсэн чинь одоо ийм байлаа ч гэдэг юм уу тийм хөдлөөсөн. Зөв.
Яг шууд ингэ санаанд орж ирж байгаа зүйл нэг бол ер нь бас зөв цагтаа яг ажил төрлөө солих зөв шийдвэрээ гаргаад төвчсэн болоодаа л гэж бодож байна л да. Хүн нөгөө нэг одоо ажил дээр хэтэрхий бодвол тодорхой хэмжээний комфорт зонд ингээ орчдөг тий. Тэгээд нэг зүйлээ хийгээд байна гэдэг чинь тухайн одоо цалин хөлсч гэсэн тодорхой хэмжээгээр тэр одоо нэг шатан тал гацсан л гэсэн үг л дээ. Тэгэхээр зөв цагтаа ер нь зөв үнэтэй ер нь нэг ажлаас гарах орох ч юм уу том шийдвэрүүдээ бас гаргаад явж исэн болоодаа л гэж бодож байна да. Ер нь карьерийн шилжилтэн нэг 4 5 3 ч гэдэг юм уу ийм хугацаанд шилжсэн байсан шүү дээ тий. Тийм үү. Тийм. Тэгэхээр ийм яг юм бодтой юм юу гэдгүү одоо шилжүүлдгийн тодорхой хэмжээнд яг 2 жил болоод ер нь би ингээд нэг карьерийн хувьд ямар байна вэ гэдгийг үнэлдэг ч юм уу тий. Ингээд нэг консидер хийж үздэг тийм зүйл одоо байдгүй. Одоо нэг тодорхой хэмжээнд ингээд ажиллаа солилоо гэхэд ер нь бол нэг 2 жил болоход нэг тодорхой нэг дүгнэлт хийх хэмжээнд хүрдэм болов гэж бодож байгаа. Гэхдээ одоо дөнгөж нэг ганц нэг жил болоод за би одоо зөв зүйл хийчихв. За одоо цаашдаа яах вэ гэд шийдвэр гаргах чинь бас өрсгөл бах л та. Тэгээд одоо ч нэг газар нэг 2-оос 3 жил доктортой ажиллаад за одоо цаашдаа би энэ ажил дээрээ одоо энэ компанид одоо цаашид ажиллах гэхэд өөр одоо ямар зүйлийг хийж чадах уу, ямар үн цэн бүтээж чадах уу, энэ надад хувийн талаас одоо ямар өгөөчтэй байх уу гэд эрх зүйлүүд бол үдээж төрж эхэлнэ л дээ. Тэр одоо тэр бол 2-оос 3 жилийн дараа бодож эхлэхэд бол юм зөв гэж боддог байна шүү дээ. За тэгвэл өөрөө ер нь бусдад хэр их санхүү өгөх гэж оролддог тийм хүчин чармаалт гаргасан хамгийн сүүлийн жишээ кейс гэвэл юу вэ? Санхүү өгөх гэж бол нэг хайхтар оролддоггүй аяцлах санхүү өгөхгүй байхыг боддог. За ягаад тэгэхээр ер нь манай ажлынхаа бас санхүү өгдөг цэвэрлэл гэдэг юм л да. Тэгээд яаж байгаа юм бэ гэхээр нөгөө дандаа нөгөө төсөв ботлуулах гэж одоо бүх хэлцдэг жишээл орж ирнэ тий. Одоо төлбөр гаргуулах гэж орж ирнэ. Тэгээ яг миний хувьд бол нөгөө аль болох нөгөө компани зардлаа хэмжүүл бас шаардлагагүй зардлуудыг ингээ аль болох ингээд танахыг хичээдэг гэх юм уу тий. Тэгэхээр ер нь санхүү өгөх бас жоохон дургу гэх юм уу тий. Нилээ гар чангатай байх нэ. Тий яг бүр айхтар тийм гар чангатай бол биш. Гэхдээ яг ер нь нэг тийм гарын үсэг зурхтай бол нэг нэлээд дургуул зурх юм уу ялангуяа нэг зардал гарахтай бол тий. За. Асуулт нь болохоор буцаал яг нөгөө нэг санхүү чамд өгсөн гэдэгтэй адилхан чи өөрөө бусдад одоо хэр их зүйлийг одоо хуваалцаж гэдэг юм уу тий мэдлэг туршлагаасаа тэгэх гэж оролддгүй гэж асуугаад ийм үзгээс суудаг байхгүй. Зөв. Яг тэгвэл санхүү өгдөг бол яг за бас ер нь яг нэг айхтар ингээд бүр ингээл байгаа бүхнээ ингээд хуваалцдаг хүн бол биш болов гэж хараад байгаа. Гэтэ яг чаддаг зүйлээ бол тодорхой хэмжээнд ингээд хилээд өгдөг тий. Мэддэг зүйлээ бол ингээд хуваалцаад явахыг бол хичээдэг л тий. За тэгвэл одоо чиний хувьд юу гэдгийг санхүү авсан тийм гоё кейс вэ нөө? Санхүү авсан кейс үү? За энийг бүр гоё хөгжилтэй алга. Яг жинхэнэ бодитоор одоо юу гэдгийг бодит кэш мөнгө гэдэг талаас нь асууя. Кэш авсан зүйлээ нөгөөж штэ тий. Яг санаа чи ингээд шууд бууж байгаа ч гэх юм уу тий. Хамгийн кэш авсан зүйл бол миний бодлоор манай одоо аав ээж хоёр бол яг нөгөө бакалаврт явахд бол сургалтын төлбөрийг маань төлөөд ингээд явуулчихсан. Тэгээд тухайн үед бол бас нэлээд хөрхөн мөнгөөр сурч ирсэн. За энэ маань бол эргээгээд яг нөгөө карьер болон бусад бүх одоо миний амьдралыг ер нь ингээд яг чиглүүлж өгсөн зүйл болсон гэх юм уу та тий. Тэгэхээр бол тухайн үед авсан сургалтын төлбөрийн одоо зардал гэх юм уу кэш бол одоо бол маш том хэмжээний хөрөнгө оруулалт болж ирсэн. Тэрийг нь хамгийн одоо тод санагдчих зүйл бол энэ да. Аав хоёрын өмнөөс бодох юм бол хөрөнгө оруулалтыг өгөөж бол бас дэжгүй л байгаа харагдаж байна. Тэгээ дэжгүй болол гэж бодоод яваад. За тэгэхээр одоо илүү нөгөө яг шууд ажил мэргэжилтэй холбоотой нэг хэд асуулт асуумаар байна. Компани ер нь бол эрүүл тийм тогтвортой санхүүгийн орчинд бүрдүүлэхэд компани удирдлага буюу SEO-гийн зүгээс яг хамгийн ихэнд энийг анхаарчихсан байгаарай гэвэл юу хэлэх вэ? За ер нь бол яг нөгөө үр ашиггүй зардал илүү гарах гол байгаасаа гэж бол хэрвээ би SEO байсан бол илүү одоо
зөвлөх байсан баг л та. Үр ашиггүй зардал гэдэг маань зардал бүхэн болол тодорхой хэмжээний зардал гаргалаа гэхэд чинь бас нэг тодорхой хэмжээний нөгөө ашиг ч юм уу үн цэнийг бүтээж явах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл үр ашиггүй зардал гэдэг маань ямар ч үн цэн бүтээхгүй тэр зардал гарсан ч бай, гараагүй ч бай, тухайн компани ашиг алдагдал өсдөгчгүй тий. Тэр хэмжээндээ ингээл байгаад байдаг бол тэрийг бол одоо аль болох тэр мөрөшгөө зардлуудыг хэмж байж тухайн компани бол ирээдүйд л доктортой ажиллах юм бол тэр өөрөшгөө зардлыг гаргахгүй гэдэг тэр нөгөө нэг одоо үнэлгээг яаж хийх юм одоо жишээл тэрийнхээ суурийг яаж бүрдүүлнэ гэсэн үг. За яг манай компанийн хувьд бол ер нь хоолтоо одоо case by case л явдаг хөтэ яг тэгэхээр тогтсон компани биш учраас ингээ янз бүрийн ингээд шинэ одоо санаанууд гарч ирэн тэрийг дагсан байханд одоо холбогдох зардлууд гарч ирэн тий. Тэгэхээр нөгөө одоо энийг ингээд нэг ингэж шийдэх хэрэгтэй гэж журамлах ч юм уу эсвэл нэг цаасан дээр буулгах чи гэхээр бас олон янзын кейс байгаа учраас ер нь боломж багтаа л та. Тэгэхээр тухайн юм кейс by кейс дээр мэргэжлийн шийдэл бас илүү ашигладаг гэх юм уу та. Тэгэхээр яг ийм тодорхой систем ч гэдэг юм уу тогтсон арга барилаас илүү ерөнхийдөө бол яг тэр өмнөх туршлагаараа үндэслэл бас нэлийн одоо маневртэй гэх юм те хурд сайтай тухайн нөхцөл байдалтай тааруулаад ерөнхийдөө бол шийдвэр гаргаад явдаг байх гэдэг шүү дээ. Тийм. Гэхдээ тэр шийдвэр бол хүм эний шийдвэр биш нөгөө хамтдаа бүгдээрээ хэлсэн те. Тэгэхээр одоо нэг маркетингийн төсөв хэлцлээ гэхэд бол би ч одоо маркетингийн хүн биш учраас нэр нюансуудыг нь бол ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр илүү нөгөө тухайн ажлыг хийх гэж байгаа хүн тухайн одоо төсвийг батлуулах гэж байгаа хүнээс нь илүү сонсоод тэгээ өөрөөр нь одоо яагаад энийг хийх гэж байгаа ямар үр дүн хүлээж байгаа гэдгийг нь одоо өөрөөс нь илүү хариултыг нь аваад тэрийг илүү өөрөө боловсруулдаг гэх юм уу та хичээдэг. Одоогийн яг өөрийнх нь хариуцаж ажиллаж байгаа энэ компанийн хувьд яг өдөр тутамдаа харж хяндаг тийм financial insight-ууд нь юу байна? За тэгээд хоёлоо сонсогчтой илүү төсөөлөх үүднээс за бид нар бол UBCAP Holding компани CFO санхүүр хавцсан захиралтай өнөөдөр ярилцж байгаа. Гэхдээ яг өөрийнхөө өнцгөөс за манай компани бол ийм салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тийм ийм тодорхой мэдээллүүдийг нь өгөөд за бид нар тийм учраас одоо энэ зүйлүүдэд анхаарч хардгаа гэвэл юу хэлэх вэ? Ер нь компани болгон ер нь нэлээд ойролцоо зүйлтэй тардаг байх. За revenue байна тий. Орлого борлуулалтын орлого за EBITDA болон одоо цэвэр ашиг гэсэн гурван үзүүлэлтийг бол хамгийн чухалчилж одоо харж явдаг. За түүн дотор бол нөгөө EBITDA болон net profit маань юунаас одоо үдэж хэлбэлцэх вэ гэхээр хамгийн гол үзүүлэлт нь бол борлуулалтын орлого байгаа тий. За тэгэхээр борлуулалтын орлого маань юунаас одоо өсөж буурах вэ гэхээр нөгөө өдөр тутмын гүйцэтгэж байгаа аяллаа хэмжээ байгаа шүү дээ. Одоо нөгөө хөргөлтийн хэмжээ, таксины үйлчилгээний тоо гэх юм уу тий. Тэр тоонуудаас илүү орж өвдөг. Тэгээд тэр тоонууд маань юунаас шалтгаалж байгаа гэхээр нөгөө идэвхтэй хэрэглэгчийн тоо болон үйлчилгээнд явж байгаа жолоочийн тоо хоёроос маань одоо шууд хамралтай байдаг. Тэгэхээр яг санхүүгийн нөгөө тоон үзүүлэлтүүдэд одоо нөлөө үзүүлж байгаа анхан шатны датагаа хамгийн чухал гэсэн датагаа л ер нь илүү харж өгдөг юм да. Яг бүр олон ингээл айхтар нөгөө бүх үзүүлэлтүүд дээр ингээл хараад явах юм бол тэрийг угаасаа нөгөө шууд богино хугацаанд боловсруулад ингээд юу болж байгааг ингээ харахад төвхтөрчөөс илүү нөгөө хамгийн чухал гэсэн датануудаа илүү монитор хийгээд явдаг. Тэр одоо бол бид нөгөө UBCAP гэдэг хэрэглэгчийн хувьд бол аппликейшн хэрэглээд байгаа шүү дээ. Одоо аппликейшнаар үйлчлэгээ авч байгаа. Нөгөө талаас нь яг одоо жолооч гэдэг юм уу үйлчлэгээ хангаж өгж байгаа тэр талын хувьд бол бас л муу адилхан аппликейшнаар л бүх мэдээлэлээ солилцож явах уу? Тэгж байгаа жолоочийн аппликейшн гэдэг бас тустай аппликейшн байна. Тэн дээр яг бүртгүүлэл үйлчлэгээнүүдээ бүгдийн тус нь нэгэл явдаг гэхүү дээ. Тэгэхээр нөгөө яг юм IT дээр суурилсан бизнес моделийн хувьд бол яг тэр IT-гийнх нь одоо өөрийнх нь юу гэдэг бүтц гэх юм уу те энэ өөрөө бас нэлээд юм чухал явдаг бах те систем одоо яг нөгөө бид нар ч юм бол одоо санхүү маркетинг хүний нөөц хуультай бүгд дэмжих функц байгаа. Технологийн компанийн хувьд бол технологийн багийнхан бол хамгийн нөгөө гол тийм core функцийг хийж байгаа юм да тий. Хэрвээ бид нар технологи байхгүй бол мянган жолоочтой байлаа гэд одоо үйлчлэх үзүүлж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр технологи бол хамгийн одоо нэг төр тавьж илүү одоо чухалчилж тэр багаач гэсэн илүү нөгөө кэрлж одоо явдаг гэхүү дээ.
Зөв. Тэгэхээр одоо яг нөгөө жилийн ерөнхийдөө ихэнд ингээ ярилцж байгаа болохоор хүмүүс он гараал нөгөө өөрийнхөө тухайн жилийнхаа нэг юм зорилтуудыг тавьдаг шүү дээ. Өөрийнх нь хувьд тийм зорилгоо тодорхойлсон байгаа лөө. Би бүр энэ жилийн хувьд тэрэн зорилгоо тодорхойлж амжаах явж байгаа юм шүү дээ. Тийм үү. Нэгээс ингээл жилийн цоллоо за ингээл санхүүгийн тайлан баланс ингээл юм ажиллаа гэж явж хаад ер нь 2 сарын 10 гараал ингээл 2 сар дундаа орцсон л явж байгаа юм л да. Яг хөхөвчин могоо жил маань гарахад нэг 15 нэгээр тэгэхээр сарны таллаад байгаа одоо юу гэсэн шиний нэгнээсээ өмнө л зорилгоо илүү тодорхойлоод явъя даа л гэж бодод. За. UBCAB-ийг би ерөөхдөө бол IPO хийх гэж байгаа гэж бол сонссон. Бас өнгөрсөн 7 хоногийн 5 дахьад бас нэг ийм санхүүгийн хүмүүсийн ивент одоо network ивент болсон тий. Тэн дээр ерөөхдөө бол ийм мэдээлэл авсан. Тэгэхээр танаа дээр одоо яг ийм төлөвлөгөө нь яг яаж явж байгаа нь тий. Хизээ ерөө IPO хийхээр бодож юм. Нийт одоо юу гэдгийг хувьцааныхаа хэдэн хувийг олон нийтэд санал болгохоор зорж байгаа юм тий. Жохон энэ сонирхоод асуучлаа. Зөв. UBCAB Holding-ийн IPO-гийн хувьд бол ер нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд л ер нь бид нэр бэлтгэл ажиллаа ангаад ингээд явсан байгаа. Тэгээ IPO гарах гэдэг маань бол бас нэлээд удаан процесс юм байлээ. Зүгээр нэг проспектус бичээд ингээд материалаа өгөөд зөвшөөрөл авах ажил бол биш юм байлээ л дээ. Тэрийг илүү нөгөө IPO гаргасны дараа яаж ажиллах вэ? IPO гаргасны дараа чинь олон нийтээс бас одоо хүмүүсийн хөдөл мөрлөж олсон мөнгийг татчихаа шүү дээ. Тэрийг нь илүү одоо өсгөөд өгье л гэж одоо амлалт өгөөд одоо мөнгийг татчихаа учраас яг IPO-гийн дараа яг нэг ийм төслүүд хэрэгжүүлэн ингэж ажиллана гэснээр одоо бидний одоогийн байгаа нөхцлөөс илүү төлөвлөгөө хүлээлт маань илүү өндөр ингэж тавьж илүү амжилтанд хүрэх юм байна гэдэг төсөөлөл дээр одоо үндэслээд ингээд IPO гаргах шийдвэр бол гаргаж байгаа юм. Тэгэхээр бэлтгэл ажил бол нэлээд одоо цаг хугацаа авт юм байлээ. За яг хугацааны хувьд бол одоо бид бол одоогийн байдлаар санхүүгийн зохицол болохоор бол материалаа өгцөн явж байгаа. Тэгээд нөгөө олон нийтэд энэ гаргах хувь өдрөө бол хуулиараа бас бид чинь нөгөө олон нийтэд зарлж болдоггүй шиг санагдаад байна. Яг нэг айхтар өндөр биш ер нь Монголын компаниудын гаргаж байгаа одоо нийтлэг хувьтай ер нь ойролцоо хэмжээний хувиа гарах болов гэж бодож байна да. Зарим Монголын компаниудын одоо нээлттэй гаргасан хувьцаанаас бас бага сагаар авдаг. Тэгэхээр бас сонирхол асуулаа. За одоо манай подкастын хувьд бол хамгийн сонирхолтой асуулт таны өөрийнх нь хувийн санхүү юу хэр сахилга баттай вэ? 10-аас оноод өгнөе, өөртөө оноо өгье. Тэгээд өгсөн оноогоо дүнгээ тайлбарлая. За хувийн санхүүгийн хувьд бол ер нь за би нэг 6-аас 7 оноо л авахулвал гэж харж байна. Би нэг айхтар тийм хувийн санхүүгийн сахилга баттай хүн бол биш л дээ ер нь бол. Тэгээд хүмүүс ч юм бол ер нь Excel дээр ч юм уу ингээл хар дэвтэр дээр ингээл за би энэ сард хэдэн төгрөг боллоо, хэдэн төгрөгийн зардал гаргах юм байна ингээл хөтлөө явд юм лээ шүү дээ. Миний хувьд бол нэг тийм юм байхгүй яг шаардлагатай зардал гарахаар бол хэрэгтэй зүйл бол тэгэл зарцуулцдаг гэх юм уу тий. Тэг явдаг байгаа. Яг илүү хэрвээ нөгөө одоо зардлаа гаргаад хоримтлуулах боломжтой орлого үлдэх юм бол хадгаламж хэлбэрээр ер нь голдуу хоримтлуулдаг гэдэг. Яг ингээд бусад нөгөө олон боломжууд бол байгаа л та нөгөө хувьцаа авах, за эсвэл нөгөө бонд авах ч тийм үү тий. Тэгэхээр нөгөө чинь нөгөө бонд авлага хувьцаа авлах тодорхой нөгөө компаниас судлах хэрэгтэй болно. Хадгаламжаас илүү эрсдэл өндөр учраас тэгэл өгөөж өндөр байгаа тий. Тэгэхээр тэр цаг бас хомс учраас илүү нөгөө хамгийн хэлбэраар нь болон хамгийн сейфээр нь энэ төрөнд нь хадгаламж руугаа л хийдэг гэдэг. Манай подкастын дугааруудад орсон ер нь CFO захирлууд маань бүгдээрээ л хувийн санхүүдэд төдийлэн их өндөр оноо өгөхгүй л яваад байгаа шүү. За тэгэхээр хувийн санхүүгийн боловсролд одоо яг нэг гоё час хийсэн зөвлөгөө авъя. За ер нь яг би өөртөө 6 оноо өгчөөд зөвлөгөө өгч болж байна яаж. Миний хувьд бол яг хоёр төрлийн хүн байт юм уу гэж харж байгаа. Нэгдүгээр хүн бол илүү нөгөө хадгалж чаддаг хүн гэх юм уу те. Хадгалж чаддаг илүү тооцоотой хүн бол цалин орлого юм уу бизнесийн орлогоос илүү нөгөө мөнгө төгрөг бол хоримтлуулаад явхад бол тодорхой хугацааны дараа бол нэлээд бас хөрхөн хэмжээний мөнгө хоримтлуулах боломжтой болов уу гэж харж байгаа. За хоримтлуулж ерөөсөө огт чаддгүй хүмүүс эд чинь нэг хадгаламж нэгээл
Тэнгүүд байж гал мөнгөний хэрэгцээ гарангууд нөгөө хадгаламжаа цуцалдаг юм уу эсвэл нөгөө барьцаалж байгаа зээл аваад үрчдэг тийм хүмүүс бат муутай хүмүүс бол илүү нөгөө үнцэн өсөх зүйлийг бас зээлээр авал илүү зүгээр юм болов уу гэж харж байна. Одоо тэр маань бол хамгийн том жишээ нөгөө үйл хөдлөх хөрөнгө шүү дээ. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн үн бол ер нь инфляцид дагаал ингээл өсөх нь тодорхой. За тэгэхээр үйл хөдлөх хөрөнгө аваад зээлээр аваад чарнаа тодорхой хэмжээнд чинь нөгөө зээлийн хүү төлж гин хүн хэмжин зээлээ хурдан тусгаад таагаад ингээд бас нэг дарамтнаас гарчихыг хичээх ч юм уу те. Тэгэхээр тэр нь бас нөгөө тухайн үедээ илүү нөгөө бизнестэй илүү хүчин чармаалт гаргаад илүү амжилттай явуулах шүрэг бас болд юм уу гэж бодож байна л доо. Тий. Тэгээд ер нь зээл сайн аваарай. Гэхдээ зээл авахдаа хэрэглээний зээл биш илүү нөгөө үнцэн өсөх зүйлийг зээлээр аваарай л гэж зөвлөхөр юм да. Нэрээ бас яг бодсон чинь тийм биш. Би л одоо саяны чиний хэлсэн дээр аягүй санал нэгтгэр юм байна. Үнэхээр хадгалж чаддаг бол хадгалъя тий. Нэгэнд хадгалж чаддаггүй хүн бол угаасаа хадгалж чадахгүй юм чинь тийм яг одоо үнэтэй брэнд ч гэдэм үү хэрэглээний амар тансаг юмнуудад бас илүү яг харахгүй нэг зөрөөд за одоо нэг ийм орон сууц авъя гэд тий. Тэгсэн байхад бол төлөөл яваад байна. Нөгөөх нь үнцэн өсөл ямар ч хугацааны нэг тодорхой хугацааны дараа гэхэд нэг тодорхой өнгөн дүнгийн үнэлэмжтэй хөрөнгөтэй болоод л үлдэх гэдэг шүү дээ тий. Тий, хөрөнгөтэй болоод үлдэх гэдэг. Нэгэнд хадгалж чадахгүй бол тэгэл нэг зээлээр хөрөнгөтэй болох л ерөн сонголт байгаа л. Тэгэхээр чиний хувьд тэр хоёр дахь бүлэгт нь багтах үгүй юу? Тий, ер нь бол тийм шүү. Одоо ингэ бодоод үзэхэд дандаа нэг тийм хэрэгтэй юм бол ер нь би ингээл зээлээр л юм болтоо болсон л байгаа л байна та. Ер нь нэлээ наалцтай зөвлөгөө сонсогдчихэ шүү. За тэгэхээр манай подкаст энд хүрээд өнөөдөр өндөрлж байна. Тэгэхээр өнөөдөр зочноороо дамжуулаад сонсогч хэм бүхэнд аль болох санхүү хийх хичээлээ. Тэгэхээр мэдээж хүн болгон өөрсдийн долгионоор хүлээгээд авна зэ. Харин манай подкаст бол санхүү аавн шүү гэдэг тийм өрөөтэй байгаа. За тэгэхээр энэ удаагийн дугаарт бидэнтэй хамт байсан тэгээд мэдээж цаг цаваа гарган сонирхолтой ярилцлага өгсөн мөрөндөө маш их дахин баярлалаа гэж хэлье. За тэгээд энэ яриаг сонсож байгаа сонсогч хэн бүхэнд бас мөн баярлалаа. Тэгэхээр дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай. Баярлалаа.